Эр цэргийн баярын мэндийг цэргийн алба хаасан хаагаагүй ирчүүдтэй хүргэе. Тоон тойм хөтөлбөр эхэлж байна. Монгол улсад хөнгөн үйлдвэрийн салбар үүсэж хөгжөөд 80 жилийг илээжээ. Аж үйлдвэрийн гавьяат ажилтнууд болоод хөнгөн үйлдвэрийн салбарын бүх хүмүүст баярын мэнд хүргээд энэ удаагийн хөтөлбөрөөр толилуулж байна. Монгол улсын хөнгөн үйлдвэрийн салбар 80 жилийн түүхийг өгүүлдэгч шилжилтийн нийгмийн нөлөөгөөр буюу зах зээлийн өнөө цагт засгийн газраас дэмжлэг авалгүйгээр хөл дээрээ тогтоход хэцүү байдалтай байна. Энэ бодит байдлыг дүгнэх эрхийг танд олгож, хөнгөн үйлдвэрийн салбарын тоо мэдээлэл болоод мэргэжлийн холбоодын байр суурь бас салбарын сайдын тайлбартаагаар сурвалжлага үзүүлээ. 2011 онд ноолуурын үйлдвэрүүдийг 100 тэрбум төгрөгөөр засгийн газар бонд гаргаж дэмжсэн юм. Жилийн 8% хүүтэйгээр 5 жилийн хугацаатай санхүүжилтийг ноолуурын үйлдвэрүүдэд засгийн газар олгоод 3 жил болжээ. 1990 онд говь хэмээх ганц үйлдвэр ноолуурын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байсан бол өнөөдөр ноолуурын чиглэлээр гүн боловсруулдаг 14 үйлдвэр байна. За тодорхой хэлэх юм бол ноолуурын малгай, ороод, дээл хувцас үйлдвэрлэж та бидэнд нийлүүлдэг 14 үйлдвэр байгаа юм. Анхан шатны боловсруулалт хийдэг 20 үйлдвэр байна. Ноолуурын сүлжмэлийн үйлдвэр гэхэд 30 байна. Өрхийн хэмжээнд 150 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа юм. 8,000 хүнийг ажлын байраар хангадаг ноолуурын салбар нь жилдээ 400 тэрбум төгрөгөөр ноолуур худалдаж авдаг. Гэтэл эргэлтийн хөрөнгө нь банкны жилийн 20% хүүтэй зээлийн шалгуураас хараат байгаа нь энэ салбарынхны учралдаг нэг том асуудал юм. За иймдээ ч засгийн газраас өнгөрсөн онд Чингис бондын санхүүжилтээр ноолуурын салбарыг дэмжихэд 69 сая Америк доллар, ноос боловсруулах угаахад 45 сая Америк доллар зарцуулахар болсон юм. Татвар төлөгчдийн мөнгөөр дэмжүүлж байгаа энэ санхүүжилтийн явц болоод өмнөх 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийн үр шим нь нийгмийн эдийн засагт яаж илэрч байгааг бид Монголын ноос ноолуурын холбооны дэд тэргүүн аж үйлдвэрийн гавьяат ажилтан Яндун самбуугаас тодруулсан юм. 2011 онд олгосон 100 тэрбум төгрөгөөр ноолуурын үйлдвэрүүд банкны өндөр хүүтэй зээлээ төлж амьсгаа авах хэмжээнд л явж байгаа нь тодорхой байна. Зарим нэг нь бол тоног төөрөмж өргөтгсөн бас. Энэ нь бол бас их хэрэгтэй. Зарим нэг нь байшин саваа янзлсан. Энэ бас хэрэгтэй. За тэгээд ихэнх нь бол юу бас эргэлтийн хөрөнгөөрөө түүхийдээ авсан. Тийм учраас одоо 11 12 оноос бол манай үйлдвэрлэлт бол нэлээд нэмсэн. Юу гэдэг зэрэг 12 онд чинь бид нар тоосч үйжсэн 2600 тонн байсан баха. Тийм ноолуур авсан байдгийг. Анхан шатны үйлдвэрүүд бүгдээрээ нийлээд. Энэ чинь бол том тоо. Яг нь боловсруулах үйлдвэрүүд байгаа л да, гүн боловсруулах үйлдвэрүүд. Энэ бол гэхдээ том тоо их үрдэн өгсөн. Энэний буйнаар 13 онд хэдийгээр зээл аваагүй ч гэсэн бас одоо юу ажилласан. Чамхаар байж 13 онд бид нэр 12 оныхоос нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт нь бараг 30% нэмэгдсэн байсан. Экспорт 20% нэмэгдсэн байсан. Энэ чинь бол нөө төрүүчийн зээлийн үр дүн дараачихаа жилүүдэд гарч ийн гэсэн үг байхгүй. Тухайн жилдээ нэг мөсөн гараад алга болчихно гэж байхгүй шүү дээ. Энэ чинь үргэлжилж гардаг ийм цикл нэг нөөцтэй болохоор тэрийг эргэлдүүлээд идэг байхгүй юу. Тийм учраас энэ чинь бол маш их тус болсон. За тэгээд энэ үндсэн дээрээ бид нар дахид төсөл боловсруулаад Чингис бондоос одоо үндсэн хөрөнгийн зээл авсан. 68 тэрбум сая доллар. Харамсалтай энэ зээлийн маань юу их юм уу явж байгаа. Олон банктай ер нь бид нар нэг л харьцаж чадахгүй. Ерөөс одоо өчүүхэн хэсэг нь олгогдсон. Тэгээд олон банкн дээр байгаад байдаг үйлдвэрүүд авч чаддгүй. Ингээ жил барчлаа. За одоо энэ ч одоо өслийг нь хаахгүй нэ юунд очив? Одоо маш их ер нь бол голомт банк бол энэ боловсруулах үйлдвэртэй харьцах тийм туршлага байхгүй юм байна. Тийм учраас одоо үйлдвэрүүд банк нь үйлдвэрүүд итгэдэггүй. Тэгэл одоо элдвийн шаардаад байдаг тэгсээр байгаад нөгөө 3 сард олгосон зээл нь одоо он дуусаад байхад өшөө 50% ч байхгүй. Монгол улсад хөнгөн үйлдвэр хөгжөөд 80 жил болсон байна. Энэ хүрээнд бас сайнтай муутай зүйл байгаа. Одоо дахиад бас хөгжлийн шинэ шатыг та бүхэн бас тодорхойлж гар шийдлийг хайж байна. Өмнөх 100 тэрбум төгрөгийн одоо эргэн төлөлт нь ямар хугацаатай юм бэ? Төлөгдөд дуусч байгаа юу? Болоогүй. Тэр чинь бол 4 жилийн хугацаатай. Одоо бол тэр чинь графикийн дагуу бүх банкудаар төлөгдөж байгаа. Асуудал байх. Тэр асуудалгүй учраас тэр 68 тэрбум чинь бас өгөж байгаа байхгүй юу? Тэр 8 саяас одоо хичнээн олгогдоод байгаа юм бэ? Голомт банкнд. Нэг 40 тэрбум нь 68 чинь Монгол мөнгөд үржүүлэхээр бараг 90 гаруй тэрбум байгаа. Үүнийг 40 тэрбум л өгөгдсөн байл. Тэг бусд нь байхгүй. Өгөөдөг. Хамгийн одоо бүдэрч байгаа шалгуур төгслүүд нь юу байгаа юм болоо? Одоо үйл хөдлөх хөрөнгө.
үл хөдлөхөрөнгө. Манайх ч их зовлонтой байна. Ерөөс ганцхан үл хөдлөхөнгөөр банкны барьцаа авдаг. Авсан төвхий дээр одоо барьцаа авъя гэж ядлаа. Эргэлтийн хөрөнгөөрөө барьцаа авъя гэж ядлаа. Ерөөсөө бүр маш олон юм тангид хөрөмжөө барьцаа хийл гэж үзээдгээ байхгүй. Ганцхан үл хөдлөхөрөнгөөр барьцаа хийдэг нэг ийм тогтолцоотой юм байна. Яндал самбууга 2011 онд би тантай бас ярилцлага хийж байхад энэ салбарт одоо ажлын байрыг маш ихээр шингээдэг. Тэр дундаа эмэгтэйчүүд их ажлын байраа шингээдэг. Бараг 80-90% нь эмэгтэйчүүд байдаг. Тийм болохоор цаашдаа их нийгмийн их өндөр ач холбогдолтой гэж та эдийн засгийн үр ашгийг нь бас ярьж байсан л та. Өнөөдөр энэ байдал ингээд яг тэр байдлаа хадгалж чадчих чинь ач холбогдол. Энэ дэлхийн улс оронд боловсруулах аж үйлдвэрээ хүнд аж үйлдвэртэй зэрэгцүүлэн хөгжүүлдэг нь ерөөсөө энэ л байна. Юу гэхээр тэр хүнд аж үйлдвэрт бол голдуу эрэгтэйчүүд ажилладаг. Энэ боловсруулах салбарт бол голдуу ноос биш ноос гэж болгох юм чи юу эмэгтэйчүүд ажиллана. Тэгвэл зэрэг чинь иргэдийн хүн амынхаа аль алийн ажилтай байлгахын тулд бусад дэлхийн улс орнууд энэ хүнд аж үйлдвэртэйгээ зэрэгцүүлээд боловсруулах аж үйлдвэрийг хөгжүүлж яадаг байхгүй юу? Энэ бол дэлхийн жишг юм. Манайч гэсэн бас тэртлийн орлого хийгээд байх шиг байна л дээ. Гэхдээ бас санаанд хүрж өгөхгүй байна. Олон юм дутагдаад байна. Юун дээр болоод байх шиг. Энэ хүүхдээ зэрэг ингээд байна. Төрөөс дэмжих дэмжлэг их муу байна. Тэр энэ их муу байна гэдэг нь ганцхан юутай л холбоотой байна нэрс. Төрийн дэмжлэгч гэхээр бас дэмжиж байна л дээ. Бас ерөөсөн банкны зээлийн хүүтэй холбоотой. Ерөөсө банкны зээлийн хүү миний түрүүний хэлдгээр 5-6% жилийн хүү бусад орон шиг байх юм бол тэгэл ямар ч асуудал байхгүй. Чи манай хувийн эздүүд, бизнесмэнүүд, хувь хүн зөндөө хөрөнгө оруулалтын энэ рүү чинь ажиллах хүч бий болгоно. Гэтэл зээлийн хүн ийм өндөр болохоор л ингээд хаагдчих чадах. Бүх юм хаагдчих. Ерөөсө ганцхан тийг бол энэ. За тэгээ яг татварын таатай орчин байна. Одоо ч гэсэн бах манай татварын орчин бол тийм ч муугүй л дээ. Бас 91 л 10 гэдэг чинь бол тийм ч бас өндөр татварын орчин биш. Гэхдээ тэр юу боловсруулах салбар хөгжсөн энэтхэг хятад төвөр хинтрүүтэй харьцуулахад бас татварын орчин өндөр. Тэнд бол ерөөсө боловсруулах хөдрөөс татвар авдаг юм байна. Ерөөсөө авдаг. Та нар ингээл одоо таануудын гавья энэ нийгмийн эмзэг давхрыг ажилтай болгож байгаа чинь таануудын гавья л гэж үздэг. Монгол улсын 2 сая 900 мянган хүнд үндсэн хуулиар хамгаалагдсан 45 сая толгой мал байгаа хэрнээ носон бүтээгдэхүүний хэрэглээгээ гаднаас 60-аас 70% хангаж байна. Нэхмэл бүтээгдэхүүний импорт буюу гадаад орнуудаас авч байгаа худалдаа 2013 онд гэхэд л 70 сая Америк долларт хүрч 2000 онтой харьцуулаад үзэхэд 3 дахин буюу маш хурдцтай нэмэгдэж байна. За энэ хэрэглээг дагаж гадагшаа валютын урсгал урссаар байгаа юм. Энэ хэрэглээг дотооддоо үйлдвэрлэх зорилгын хүрээнд үйлдвэржилтийг дэмжих засгийн газрын бодлогоор хөгжлийн банкнаас шалгаруулсан 888 төсөлд 100 гаруй төсөл багтсан байна. Носон бүтээгдэхүүнийхээ хэрэглээг дотооддоос үйлдвэрлэж хангадаг болох нь засгийн газрын дэмжлэг бас хувийн хвшлийнхний хариуцлагын асуудал боллоо. Энэ тухайд Монголын носон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүнээс тодруулсныг та бүхэнд бас үзүүлье. Манай улсаас 888 төсөлд бол одоо 100 гаруй компани хамрагдаж байгаа. Энэс бол одоо голцоо ер нь эргэлтийг хөрөнгөөр дэмжинэ гэсэн юм засгийн бодлого байгаа учраас бол аж ахуйн нэгжүүд бол одоо энийг маягтай хөндөж авч байгаа. 100 гаруй компаниуд төслөө амжилттай үргэлжлүүлэх тийм баталгаа байгаа юу? Хэр туршлагатай компаниуд? Ер нь бол яг эргэлтийн хөрөнгөнд өгж байгаа учраас бол энэ бол их болцоотой. Одоо яг л түүхүүдийн одоо бэлтгэлийн одоо ухтуур болж байгаа учраас бол жижиг том одоо гэсэн тийм ангиллаар бол нэг ялгахдаггүй. Яг бол жижигч тодорхой хэмжээний жижиг хэмжээнийхээ түүхүүдийг бэлдэнэ. Томоноос том хэмжээнийгээ бэлдэх учраас бол энэ бол жижиг том гэж ялгахдаггүй баха. Одоо бүгдөө хамрагдаад явах гэж бодож байгаа. 100 гаруй компаниудаас шинээр байгуулагдсан компани төр гэж байгаа юм. Шинээр байгуулагдсан компани гэдэг нь баг байхгүй. Хөдөө орон нутгаас бол одоо бэлтгэл нийлүүлэгч нар бол одоо хамрагдахаар төслөө өгж байгаа. Энэ яаж байгаа юм гэхээр манай ч одоо бэлтгэлийн систем нь бол сүүлийн одоо 20 жил бэлтгэлийн систем их уналтанд орсон. Энэ бэлтгэлийн системийг манай холбоонд өөрчилж байгаа. Энийг яах вэ гэхээр одоо бэлтгэлийн бригадууд одоо малчин өөрөө түүхийдээ бэлтгэдэг. Малчин одоо жилийн дөрвөн үйлдэл явчаад дараа нь одоо яг хавар одоо сайхан эдээ цагаа гараад ирэхээр дахиад түүхийдээ бэлтнийгээд ингээд их хүндрэл учирдаг. Энийг одоо олон улсын зэсгээр бол яг хөрөг бэлтгэл нийлүүлэгч нар одоо тэрийг малчин өөрөө ноосоо харгаа суудаг. Бэлтгэл нийлүүлэгч нар энийг харгаад дугаарлаад нэмэн өртөө орон нутгаас ингээд одоо болдог. Энэ систем рүү бид нар одоо яаралтай орохгүй болохгүй болчиход байгаа. Энэний эхлэл энэ жил одоо тавигдаад явж байгаа.
Анхаарлаа хандуусаар байгаа та бүхэнд дараагийн утга тоонуудыг үзүүлье. Дэлхийн 7 тэрбум хүнд зориулж үйлдвэрлэгчид жилд 25 тэрбум ширхэг хос гутал үйлдвэрлэдэг. Дэлхийн хүний тооноос 4 дахин их энэ том үйлдвэрлэлийн 50%-ийг урд хөршийн хөнгөн үйлдвэрийн салбар үйлдвэрлэж байна. Гол түүхийн эдэн арьс шир хэм. За манай улс түүхийн эдийн гол нийлүүлэгч нь. Урд хөршийн мөнгөтэй ченжууд орж ирээд түүхийгээр нь бас боловсруулад Монголын малын эко арьс ширийг ачаад явчихдаг. За манай улсын малчид 2010 он гихтэл 16 сая ширхэг арьс шир үйлдвэрлэж байснаа жил бүр буурч жил дунджаар 8 сая ширхэг арьс шир зах зээлд нийлүүлж байна. Арьс ширний үйлдвэрийн салбар том жижиггээд 35 боловсруулах үйлдвэр, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 178 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулдаг. Жил дунджаар бод богийн нийлсэн 10 сая ширхэг арьс бэлтгэдгээс 26%-ийг нь үндэсний үйлдвэрлэгчид боловсруулж, үлдсэн 74%-ийг нь түүхий болоод анхан шатны боловсруулалт хийж бүгд найрамдах хятад ард улс руу экспортлож байна. Гол шалтгаан нь дотоодын арьс шир үйлдвэрлэгчдэд мөнгө байхгүй учраас энэ зах зээл сэргэлт харагдаж бас асуудлуудаа шийдсэн байдал нэг харагдахгүй байгаа юм. За уул шугамдаа бол 2012 оны 12 дугаар сард улсын их хурл засгийн газраас 140 тэрбум төгрөгийн бонд гаргаж арьс ширний үйлдвэрүүдэд олгохоор шийдвэрлсэн байдаг. Гэтэл энэ санхүүжилт нэг ч алхам хийгээгүй байна. Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захиралтай хэдэн хором ярилцсанаас та бүхэнд бас үзүүлье. Ер нь бол Монголын арьс ширний салбарын сэргийн хөгжил төслийн өрөөнд засгийн газраас 140 тэрбум төгрөгийн бондын зээлийг таны хэлснээр 2012 оны 12 сард их хурлаас олгохоор их хурлын тогтоол гарсан. За төслийн хүрээнд бол бид нэр аж ахуйн нэгжүүдийн төслийг цуглуулах, шалгаруулах, за тэгээд яамтайгаа хамтраад төслүүдийг 80 гаруй төсөл 13 онд шалгаруулсан. За харамсалтай нь бид өнөөдөр хүртэл мөнгө аваагүй байна. Яагаад аваагүй байгаа гэхээр мэдээж процедурын нэлээд тийм удаан явалт байдсан байна. За нөгөөтэйгөр маш олон шат хамжлага дамжиж байгаа. За үйлдвэрүүд аж ахуй яам, за эдийн засгийн хөгжлийн яам, хөгжлийн банк, Монгол банк, сангийн яам гэдэг бидний төслүүд бол бүгд арилжааны банкуд дээр очисон байна. За арилжааны банкуд бидний төслийг үзээд шалгаад за энэ үнэхээр энэ арьс ширний салбарт хэрэгтэй төсөл юм байна гэд хэрэгжих төсөл банкныхаа шалгуураар шалгана шүү дээ. Боломжийн төсөл юм байна гэх юм бол үйлдвэрүүд аж ахуйн яамд хэрэгж мэдэгдээд үйлдвэрүүд аж ахуйн хөгжлийн банк руу төсөл юм байна дахин явуулаад ингээд бид сангийн яамнаас мөнгө авах юм байна гэсэн ойлголттой байж байгаа. Энэ дээр тэгвэл төрийн зохицуулалт их шаардлагатай байна л да. Ямар гарч шийдлүүдийг ярилцж шилжиж байна. Тий зүгээр энэ салбар хөгжихэд ганцхан мөнгө зээл санхүү биш л дээ. Босод төрийн зохицуулалт маш их хэрэгтэй байгаа. Бид нар дотоодын зах зээлийг хамгаалсан бодлого хэрэгтэй байна. Өнөөдөр асар хэмжээний хиймэл ярьсан цүнх, хиймэл ярьсан гутал бид нар импортоор авч хэрглэж байна. Нөгөө л валют маань гараа явчихжээ шүү дээ. Та сая хиймэл ярьсан гутлыг хэллээ л дээ. Магадгүй би хиймэл ярьсан гутал өмсчээж магадгүй гаднаас авсан болохоор таны гутал яг аль арьс юм бол дэлхийд даяар жилдээ нэг 25 тэрбум гутал үйлдвэрлэгддэг гэсэн 7 тэрбум хүнд зориулагдаж тэрний талыг нь манай урд хөрш хятад үйлдвэрлээд байгаа. Тэрнийх нэг 10 орчим хувийг л яг арьсаар үйлдвэрлэдэг гэдэг. Тэгэхээр магадгүй хиймэл арьс гэж хараад байна л да. Таны гутал яг Монголд үйлдвэрсэн арьс мөн. Тий зүгээр тийм ээ би зүгээр Монголд үйлдвэрлэсэн гутал өмсдгөл дөө. Яагаад тэгэхээр би өөрөө тий хиймэл жинхэнэ арьсан гутал гэсэн үг. Энэ бол яг Монгол өхрийн ширээр хийсэн гутал. За яхаа би гэхээсээ илүүтэйгээр манай худалдан авагч сүүлийн үед бол үндэснийхээ үйлдвэрлэлийг маш их дэмждэг болсон. Үндэснийхээ үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг маш их авдаг болсон. За би зүгээр энэ ташарамд хэлэхэд бид нар арьс ширний салбар арьс шир ноос ноолоор бүтээгдэхүүн гэдэг үзэсгэлэн жил болгон зохион байгуулж байгаа. Энэ дээр үндсэндээ үнэхээр манай үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг тийм болсон байна гэдэг нь харагдаж байгаа. Зүгээр таны асуултаа холбогдуулаад хэлээд тийм дэлхийд 25 орчим тэрбум гутал хийгддэг жилдээ. За энэний нэг 50 орчим хувийг нь бол хятад хийж байна. За тэгтээ нэг тэрбум гарууг л жинхэнэ арьсаар хийж байгаа. Тэгэхээр нэг 10-аад хувийг нь арьсаар хийж тэрийг Монголын зах зээл рүү хятад оруулна гэвэл тэр шиг бодлоо багхгүй. Тэр нөхдөөд нөгөө Америкийн зах зээл дээр нөгөө Европын зах зээл рүү гаргана шүү дээ. Тэгтээ үнэхээр шинжлэх ухаан хөгжсөн. Арьсны хаягдал, за тэгээд нөгөө даавны хаягдал энийг хийгээд тэрэмдээд арьс хийж байна. Мөн арьсыг 2-3 хуваагаад за
одоо яг практик дээр бол 2 хувааж байгаа л да. Яг 3 4 хуваах бол утгын хувьд бол боломжтой. Гэхдээ тэр 2 хуваасан арьснаасаа одоо дээр нь пилонк наагаад яг ингээд зүсээд үзэхээр арьс мэт байдаг. Гадна талд нь хулдаас наацсан ийм гутлуудыг бол бид нар асар хэмжээгээр өмсөж байгаа. Энэ бол эрүүл ахуй талаас бас жоо ушир дутагдaltaа хөлчийг татдаг, амьсгалдаггүй. Тэгээд энэ ингээ харахад ер нь их тийм гутал суналт багтаа шүү дээ. За яг жинхэнэ арьсан гутал бол хүний хөлийн хэмжээгээр нэг удахгүй хэлбэр авчдаг. Тэгэхээр бас ялгаа байж болдог. Импортыг орлох, экспортыг дэмжих жилийн хүрээнд 1.80 төгрөгийн их нээлжинд гаргана гэж засгийн газар зарлаад байна л д. Яг та 2 сая гутлын хэрэглээг ярьлаа. Монголчуудынхаа энэ хэрэглээг хангах боломж нөхцөл өнөөдөр хэр байна? Тодорхой төслүүдийг дэмжүүлсэн нь одоо 888 төслийг тодорхойлцоод байгаа. Тийм 888 төсөлд бол манай арь ширний салбараас бас бэлэн бүтээгдэхүүний төслүүд явж байгаа. Энийг бол бид дэмжиж байгаа. Гэхдээ харамсалтай нь мегаватт, майнинг, construction гэсэн гой нэртэй одоо уул уурхай барилга одоо эрчим хүчний компаниуд арь шир боловсруулалт төсөл оруулсан дэмжигдсэн явж байгаа юм харагдчихлээ. Тэгтээ мэдээж энд банкн дээр очихаараа мэдээж энэ дээр бол бодлогоор цаашаа явахгүй байх л гэж найдаж байна л да. 80 жилийн түүхтэй ч зах зээлийн нийгэмд бор зүрхээрээ урагшилж яваа хөнгөн үйлдвэрийн салбарын бодит байдал ийм байна. За энэ асуудлуудыг үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас цаас үйлдвэрлээд үлдэх биш. Бодит ажил болгоод яарвчлуулаад явах байр суурьтай байгаа юм. Бид үйлдвэр хөдөө аж ахуйн дээд сайд цогт гэрлээс банк болоод боловсруулах салбарын хоорондын уялдаа холбоо харилцан ойлголцлын төвшөнд ямар асуудлуудыг шийдвэрлэхээр байгааг тодруулсан юм. Энэ үйлдвэрлэлийг дэмжихэд өнөөдрийн манай энэ банкны зээдийн хүүгээр хөгжих бололцоо байхгүй. Тийм учраас яаж үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэмжээний тийм санхүүгийн их өсвөртэй болох вэ гэдгийг төр засаг бодох хэрэгтэй. Инхийн тулд магадгүй гадны нэр хүнд бүхий олон улсын банк санхүүгийн байгууллагууд олон улсын нэр хүндтэй банкуудыг Монголд үйл ажиллагаа явуулахын зөвшөөрөх хэрэгтэй. Энэ монголчуудаас хадгаламж авч болохгүй. Хязгаарлагдмал байна. Тухайн салбар дагсан жишээ нь яа construction банк байж гэдэг. Яа infrastructure банк эсвэл уул уурхай mining банк гэж байж болно шүү. Ингэж ажиллах юм бол банкнуудын өрсөлдөх чадвар маш сайжраад дээрээс нь энэ арилжааны банкнуудын хүү бол дагаад их хөнгөн болж ирэх ёстой. Тэгээ 3-4% хүрээд ирэх юм бол үйлдвэрлэлд хөгжинө. За хоёрдугаар нэг бодлого бол том их хүүтэй ч бай, бага хүүтэй ч бай ямар ч гэсэн бид нар төр засгаас урт хугацааны хөнгөлөлттэй гэж байгаа. Ийм санхүүгийн их өсвөрөөр дэмжих ийм бодлого гаргаж байгаа бол энэ нэг мөр хэрэгждэг байна. Өнөөдөр шийдлээ маргааш нь үйлдвэрүүд аваад тэр хийгсэн юм маш шуурхай хийх. Тэгэхгүй бол энэ хооронд төлөвлөлтөнд зөрдөг, дээр хагас дутууд олоологдог. Энэ чинь бол үйлдвэр хийх гэж байгаа усудаас ч унгаж байна. Бодлого хэрэгжүүлнэ гаргасан гэдэг улсуудаа ч өвөө адил оруулж байгаа байхгүй. Ухаандаа би харж яхад манай салбарт хэрэгжсэн олон энэ бодлогод өнөөдөр яг эзэнтэйгээ уулзахгүй яваад. Тэгээд ийм байхад бол үйлдвэрлэл бол хурдтай хөгжинэ гэж үзэх үндэс байхгүй. Сая арь ширэн дээр гэхэд түүхэн эдийн 80 орчим хувь нь хажиг хуулсанд баригдсан стандарт хангадаггүй ийм байдалтай байна гэж юм л. Тэгэхээр түүхэн эдийн бас гологдол үүсээд байгаа шүү гэн. Эрүүл ахуйн шаардлага болоод энэ байдал дээр ямар менежмент хийж болох вэ? Тэгээ ерөөсөө маш цогцсон юм шүү дээ. Энэ ерөөсөө хүмүүний амьдрал, үйлдвэрлэлийн амьдрал бүгд адилхан маш цогцсон юм гэж ойлгоо. Үйлдвэр хийхээр арьс аваад шууд ингээд күртэг болгоод өмсчдэг гэж ойлгол маш ерөөсөл. Тэр арьс нь мал дээрээ байж яхад нь гэмтэл цоогоо авчихгүй байх. Гуур хашиг хуулзан идэгдэчихгүй байх те. Дээрээс нь янз бүрийн өвчин хатгинд автчихгүй байх. Энэ юм чинь нөгөө малын эмнэлгийн үржлийн газрын бодлого тийм хөдөө аж ахуйн салбарын мал аж ахуйн газрын бодлого болж өрж байгаа. Өвсдөж жилээсээ хамаатай байдаг. Тэгэхээр эн чинь газар тариалангийн бодлого болж өрнө. Тийм бааз. Тэгэхээр ийм учраас чухамдаа манай яамн дээр газар тариалан мал аж ахуй үйлдвэрлэлийн бодлого, хөнгөн үйлдвэрийн бодлого хамт яваад ирсэн ийм түүхэн уламжлалтай юм байна. Тэгэхээр энийг цогцоор нь хийдэг бодлогыг л нэг мөр нэлээд зангарахтай хийхгүй бол өнөөдөр чинь бид нар бүх юма задгаа тавьсан. Энээсээ болоод энэ бүх бодлогыг босоо удирдлагаар цагцтай хийх юм болцоо байхгүй болчиход байгаа. Энийг харах хэрэгтэй. Нөгөө талдаа ер нь ялангуяа түүхэн эдийн зохицуулалтын дээр бол төр оролцохгүй бол ерөөсөө болохгүй. Ямар байдлаар? Төр мөнгөч гарах хэрэгтэй. Энэ сүлжээгийн чанаар энэ түүхийн эдийн дотооддоо
одоо хамгаалж үлдэх дээр нь төр оролцоод энэ нь өөрөө олон зуун үйлдвэрүүдийн өсөж болж те тэр хөрсөөр нь байгаа. Энэ бол хөрс хамгаалж байгаатай адилхан. Тэгэхээр энийг заавал төр хувийн бизнест орж ирнэ гэж ойлгож ерөөсөө болох. Ноолуур дээр тэр арьсэр дээр тэр Үйлдвэрчлэлийг дэмжих жилийн хүрээнд 888 төсөл хөнгөн үйлдвэрийн салбарын чанартай төслүүд орж чадсан. За манайх бол 99 төсөл явуулсан. 1000 гаруй төсөл очсон. Энэ бол нэг талдаа их давуу талтай. Маш сайн байна гэж би хэлдэг байна. Юу нь сайн байна гэхээр 1000 гаруй төсөл хийн бүтээн гэдэг ингээд зоригдол тэмүүлдэг хүн бүр дордоо юу хийх үү, яаж хийх үү, ямар төсөл боловсруулах уу гэдэг ийм хандлага үүссэн өөрөө монголчууд энэ 8-ны сэтгэлгээнээсээ бүтээлч үйлдвэрлэгч одоо тийм бүтээл сэтгэлгээр шилжиж байгаа тал дээр маш их том давуу тал. За энэ дотор харин хэрэгжихгүй төслийн хувьд бол мэдээж үзэж харах юм их бий байх. Засгийн газар дээр ярина. Гэхдээ эргээл алин ч одоо дэмжихэд бол шууд одоо хэрэгжүүлчих юм одоо механизм дэмжиж явчих юм тогтолцоо ер нь Монгол байхгүй байгаа. Тэгэхээр ялгаагүй бүх энэ төслүүд Арижаны банкн дээр л очих байна. Үзэгч та бүхэнд бид хөнгөн үйлдвэрийн салбар 80 жилийн үүх түүхийг харуулж байгаагаас тоо мэдээллүүдийг үзүүллээ. Өнөөдөр хөнгөн үйлдвэрийн салбар ямар төвшөнд явж байна, цаашаа шийдэхийн тулд ямар гарц шийлүүд байна вэ гэдэг дээр та бүхэнд утгатай тоо мэдээллүүдийг үзүүллээ. Анхаарлаа дуусна баярлалаа.